Өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань гоё өнөөдөр чинь нөгөө нэг дашны балжин юм давцсан намрын дунд сарын шөнийн 17 шүү дээ. За тэгвэл өнөөдөр юм. Дашнам дэлжин юм уу? Хорим хийх албатай мó гэдэг сэдвээр ярилцсанаа. За. Тийм үгүй гэж хариулаад дараа нь яагаад гэдгийг хариулаад явж шүү дээ. За. Хамгийн ихний асуулт гэр бүл хуримаа хийх албатай юу занда? Үгүй. Ясны юм чах. Алгүй. Тийм би ч гэсэн бас нэг заавал албатай гэх мэт боломж боловцоноос шалтгаалдаг баг. Яг бол хөрөм их зардалтай шүү дээ, тийм. За би тайлбараа хэлцэн. За. Одоо тайлбарлах юм аа. Тийм. Тэгвэл нэг тэр чинь зүгээр нэг ёслол өстэй тий. Одоо хинд юу батлах гээд байгаа гэдэг асуулт байгаа шүү дээ. Яг хөрөм хийж одоо яг юугаа батлах гээд байгаа. Хөрөм хийж чадвал уул нь гоё л доо. Гэхдээ заавал хийн гэвэл бас хүндрэлтэй байхгүй юу? За. Гэтэ хараа ер нь бол боломж болцооноосаа гэхэд шаардлагагүй зүгээр л эмгтэй эрэгтэйхэн хүслийг харгалзаж байгаа л болчих واخ. Яаж хийж байгаа л тэгэл хормоо хийсэн зардлаа холын штэ хамаатан садгахгүйсээр тийм үү? Зардлаа. Чи хамгийн гол нь хамаатан садгуудаа бас харах хэрэгтэй. Чихтэйсээ албагүй гэсэн мэт дээ. Үгүй яг тэ хэрвээ хийвэл хараа би яасан ч авах гэсэн байхгүй юу? Би хийж болох байхгүй. Хэрвээ хийвэл хамаатан садгуудынхаа бас байр байдлыг харна тий. Бас амьдралын болцоог бол бас заавал хорим их гэж яах вэ тий. Бас нөгөө хийсэн зарлал буцаад олох хэрэгтэй үстэй. Тийм шүү дээ. Зардал болохын тулд хорим их гэдэг юм. Даргасан зарлаа бас буцаад олмоор л байгаа За байхгүй. миний юу сонсгоо. Тий. Гүг юу салчиж магадгүй тэгэх бол хорим их дэмэн шүү дээ. Тий. Яа хорим хийж салчиж магадгүй гэж бодож хүнтэй сууна гэж юу гэдэг юм. Дашны дэлжин эмгүй юм ярьдаг юм Харин тий. 35 жил тэгэл хорим хийхгүй явж илээд салчиж магадгүй хийж. Нүдийг ч сонсож байна. Тэ нэг амар хорим хийчихэл бүх хамаатан садангуудаа дуудчихаа тэгээ дараа нь салчил бас онцгүй шүү дээ. Чимээгүй тэгэл золцсон дээ шүү дээ. Тэгээд та 35 жил хөрмөө явахгүй байгаа юм байна тий. Ер нь тийм. За тэгвэл одоо баруун гарлаасаа эхлээд явж шүү заяа. Хорим хийхийг хүсдэггүйгээ тэгээ яагаад гэдгээ бас ингэ шууд яриад явчихаа шахаа. Би хүсдэггүй. Яагаад? Нөгөө мэдгүй нэг л эвгүй би одоо костюм пижак өмсөн тэгээд тэнийг юм шиг олон хүний өмнө зогсож инээ. Юу нэг тийм үзмэр болмоор гоо яг тэн дээр. Таны наад асуултанд дэр чинь бол би хийн. Яагаад гэвэл Миний энэ асуултан дээр үү? тэгвэл Батагийн ихнэр хийгээд байхад би яагаад хийж болдгүй тий. Тийм үгүй юу? За. Урчлээ. Би 100 сая төгрөгийн зээл 50 чамаагүй хийн нэрээ. За. Занда Би хийхийг хүсдэггүй. Яг л Батагийн ихнэрийг дүүрэж мега 100 сая шатсныг би мэдж байгаа болохоор би тийм шатмааргүй. За би бол зүгээр эмэгтэй хүн болгоны нууцхан хүсэлтэй хөрмийн даашин зөмсөх байдаг байх гэж боддог. Би ч гэсэн хийхийг хүсдэг, мөрөөддөг. Тэгээд нөгөө анх зүгээр одоо ингээд шууд гэлэлтэй батлуулсан. Тэгээд тэр үед чинь тэгээд нэг дөнгөжтэй ингээд магистр загастра хамгаалсан. Тэгээд ер нь бол нэг жоохон тийм боломжгүй байсан те. Бэр гуйлгаал очсон. Тэгээд одоо ч гэсэн надад хурмаа хийх нууцхан хүсэл байсаар л байдаг. Гэхдээ миний би ч айгүй хөрхөн мөрөөдөлтөө штэ. Ямар ч байсан 50 нас хүрэхээс өмнө хурмын цагаан даашин зөмснөө гэсэн. Тэгэхээр би хурмаа хийн. За. Манай хүн ч одоо хөрмөө хийх би хэлээд байгаа. За хөрмөө хийгээд дараа салах юм болов. Одоо гэрлийг чи ингэж байгаа л дээ. Хөрмийн цагаан даашин зингээ өмс гээд эмхтэй хүний болгоны мөрөөдлөж байгаа л дээ. Надад бол тийм нэг даашин зөмсөд ах мөрөөдлөлг. Зүгээр хүн хийж болоод би яхаараа хийж болдгүй. Тийм. Барьцангуй сэтгэлээр хийх гэдэг юм уу? Барьцангуй сэтгэл. Яг тэр Батагийн ихнэрээс бас гоё ч. Гэрлээ болохоор бадрангуй сэтгэлээр хийх гэж чи болохоор барьцангуй сэтгэл. Тэнгүү дараа Батагийн ихнэр бас ягаан даашин зөмсөж жагаад би бас дахиад тод ягаан нэг өмсчмөр байгаа байхгүй тий. Хашаах болохоор салангуй сэтгэлээр сууж. Та болохоор салчиж магадгүй. Мөнгөгүй сэтгэлээр хийхгүй. Би одоо чиглэл ингээд хашаах хэлж байгаа тий салчуул яах юм. Надад салсан ч харамсал зүйл байхгүй. Би амар гоё хурим хийцэн. Яа тий. Би тэр харамсаад надад тийм байхгүй. Зүгээр л би яг илүү гоё юм руу байхгүй тий. Надад ихтер чухал л та. Тий. Ингэнэ зардлыг нь аав ээж нь гаргадаг байгаа шүү. Бизнес биш гинэ. Зардлыг нь аав ээж нь гаргад юм уу? Оо мэдгүй. Өөрөө гаргамаар юм уу? Би бол яа аав ээж өөрөө шатаамаар байгаа байхгүй тий.
Яг хамаатан садгуудаас олчмоор. Хамаатан саднаш тамараа юм. Тий. Би одоо ингээ ганц дүүч хөрмөө хийе. За тэгээ нэг гэр бүлээс хэдийг аавна гэж бодож байна ер нь. Ер нь бол ойролцоогоор нэг тийм 700-аас 800 мянган төгрөг авч үлээ. За тэгтэл яг өнөөдөр нэг хамаатны хүн чинь ингээд хурмаа гэж бодож. Яг өнөөдөр чи 700 мянга өгөх үү? Чи одоо хамаатан садан шүү дээ тэрүүнээ. Дүүээс өнгө авах гэдэг юм да. Гэ бүгд тэгвэл яах вэ? Мэдгүй хатдаг өгдөг л ах та. Яг юу ааштай. Би өгөөл тэгээ нэг нь хөрмөө хийгээл дараа нь ингээд намайг хөрмөө хийж явах нөгөөдг нь өгмөр байгаа. Би одоо хөрмөө хийхээр одоо яг үдээд ингээд би хөрмөө хийхээр болсон шүү дээ. Магадгүй дараа жилийн үдээд би хөрмөө хийж бас магадгүй. Тий тэгэхээр шүү дээ тий. Өөртөө итгүүлээ. Тэгээ гэрлээ гэж. Тэгэхээр шүү дээ тий. Би бол одоо өдийн насны хүн юм чинь тий. Угаасаа би чи бүтэн үнчих ба. Аав ээж үжээс аавна гэж аахгүй. Би хоёулаа гаргана. Тэгээ хоёулаа гаргана. Тэгэнгүүтээ юу Гой мөрөдлөх юм. Яавар гой мөрөдлөх юм. яд яха. Манай нэвтрүүлгийн бас тийм гоё юм чи мөрөдлөө ярих боломж олгодог шүү дээ. За тийм үү. Өнөөдрстайгаа ярнаа. Баттай их тэрийг бол хуу ам шүү дээ. За дараагийнх нь асуулт шүү дээ. За хурмыг Монгол гэрт одоо монгол уламжлалаараа хийх те. За эсвэл одоо ресторан барууны маягаар хийх хоёрын аль нэгийг нь заавал сонгох гэвэл алийг сонгох бай. Гэтэ ер нь бол зүгээр одоогийн нөхцөл байдал бол хослуулдаг болсон байлээ л те. Гэтэ аль одоо нэг бол монголоор одоо 3 өдөр дамнаж найрлах нь шүү дээ. Монгол гэрт монгол хувцастай. Тий, яг монгол дээл хувцас өмсөө те. Яг л монгол үндэснийхээ ёс заншлаар. Нөгөөт нь ерөөсөө тэр чигээрээ яг баруунцсан заяа. Яриасаа яг тэр одоо сүмд ордог бол сүмд ороод те. Тэгээд одоо яг баруунцснаар заяа. За хөрмийн ёслын оронд ордог бол тэрэндээ ороод. За энэ хоёрын аль нэг нь. За зандаа. Монгол гэрээ сонгоно. За. Монгол гэрээс авах. За би барууны юу? Би нөгөө хөрмийн цагаан даашин зөмсөх гээд байгаа юм чи мэдээж барууныг сонгоно шүү дээ. За яагаад? Одоо би нөгөө зөвхөн найз нөхдөд авчирна гэсэн бодолтой байдаг байхгүй. За. Тэгэнгүүтээ найзуудаа заа сайхан Монгол дээлтэй хүрээдэр хитүүлсэн 3 навс найрлаа хэлгээд. Би болохоор нөгөө 800 мянган төгрөг татсан шүү дээ. Татаад гэс авсан шүү дээ. Тэнгүүд Монгол гэр цомхоо хөөрхөн хийгээд цомхоо хөөрхөн дэрэг хийчихээ. Тэгвэл чи бараг ашигтай юм шүү. Илүү гарсаар нь аялах байхгүй та. Басараа амар гоё. Хөө чи Монголд яс заншил басар гэж байхгүй. Үгүй цаашаа гадшаа явж штэ. Гадшаа яваад байхгүй. Монгол басар аймагуд үзэх юм шиг. Чи яг тэр нөгөө Монгол яс заншлаараа тэд нар чинь 3 хоног нөгөө найрлаа штэ тий. Тэгээ найрлж марзаа тийм аялан баялан гэсэн юм байна. Тэгвэл тайг майг явнаа. За. Хөрийн балааш тий. Үгүй нээлттэй штэ би ч. За гашаа. Би нэг сүмд оруулаад тэгэл нөгөө цэцэг аргашин шидүүлчихэл тэгээ шууд машин суугаад яваад гэх. Амар тий. Амар. Амар. Би бол бүр нэжигрээс нэжигэр Angel Radio-гийн гэрлээ хурмаа ээж гинэ. Ийм даашин зөмсөж гинэ. Гэтэ Монголоос даашин заа аваагүй. Италиас захиалгаар авчирсан гинэ гэж. Тэр ингээд Сенсацтай. Тэр хэдийг өгд юм бол Харин тэр өөрөө зарлаас гарах уу? Харин Би Angel Radio-гаар мэдээ уншаад байгаа. тэгэж миний дөө. Зар явуулах юм. Зар биш аа. Хашаа нэр яха та намаа нэг Монгол орон даяар хийсэн. Одоо яг 2 таа хийж байна. Йоо. Гэрлэгийн хөрмөө. Нөө ядаж тэ нөгөө нэг цаг тут би радио мэдээгээр ямаар байгаа байхгүй. За. Энэ гашаах намайг аяг та дээр орж исэн чинь нөгөө хөдлөгч болтоо гэрлээ ер нь өдөр тутмаа юу идэм байж хаа гэсэн чинь манай гэрлээ юу манай гэрлээ зар уншдаг гэж авсан. Зар сайн уншдаг. Миний царай бүрнийг сонир болоод явсан. Заац би зүгээр зар уншдаг байна. Би одоо ямар Монгол орон дээр гарч иж хэрүүлээгээд ирсэн. Басараа зөндөө хийдэг. Ахаа би ядчих яана хөдөлдөг өстэй. MJ радиогийн зар уншигч гэрлээ хурмаа нэгэр хийж байна. Зартай гэж. Тэгээд тэрнээс болоод ууранда өдөр бүх цагийн зар уншдаг. Чадахгүй гэдэг. 4 цагийн зар уншдаг. Тэг гоё юм биш. Зар уншдаг гэрлээ зартай хурмиж. Гэж зарлаа. Тэсэн чи одоо миний хурмыг зараар явуулна энэ хашаа хассан. Angel Radio-гийн гэлээ хормоо яж утсыг дугаар шүү дээ. Өөрийнхөө утсыг дугаар хэлж мэлээ те. Хашаага дайжгнаар ойн үдийг чи чимгүүлэндээ та гинэ. Таныг. За дараагийн чимхгээд хормоо яж гээ. Чимхгээд хормоо гэнэ. Тэгвэл хормоо их болчих шүү. Нэг чи. За
монголчуудын хийдэг хурмын юунд таалагддаг яриа таалагдгаас нь эхлэе. Одоо энэ Монгол ёс заншлаар хурим их гэдэг шүү дээ хийж шүү. Таалагддаггүй. Бас хүндрэлтэй юм байна. Жишээлбэл тэр 3 өдөр одоо хурим гэдэг чинь амар бас хүндрэлцээ шүү. Тэр 2 хурмэж байгаа хүмүүс ч бас амар ядарч. Өө цомбохоос уч шүү дээ. Харин тий. Тэр нь л хэцүү. Гэхдээ таалагдгаас нь эхлэе. Таалагдгаас би зүгээр жишээ татсан байна. За би чинь ингээд яг хурмын дээр очихоор ингээд манай ангийн хүүхэд ч юм ингээд хурмээж штэ. Тэгэхээр ингээд найз нөхдөр яг тэр ингээд тойр цуугаад сайхан ууж идэж нарих нь надад их гоё идэг. Өөрөө хийж үзээгүй ч би мэдэхгүй шүү. Би нөгөө нэг гэрт хийж байгаа штэ тий. Гэрт хийхдээ бас шууд мар байхгүй. Гэр дотроо мангар том хэдэн антаа гэр үлээ хамгийн том нь 8 антаа. 8 антаа мангар том. 10 антаа гэр байдаг юм уу? Яг ээлжээрээ ингээд цомцоо сууж ингээд балаад жахгүйгээр нөгөө нэг ингээд баах юм хэлээлэдэг штэ тий. Нөгөө хамаатасаа доо тэгж мингэж байхгүй. Хэвлэг гоё ингээд гоё шоод л да гэл яг ээж нараагаар нь яг дундуур тасараад байгаа яг. Ээж дараа би хамаатасаа дуудаач гэсэн яг ингэж ярьдаг байхгүй. Яг ээж дараагаар нь гэртээ ингэж оруулаа хамгийн сүүлд найзуудаагаа оруулж маруулаа тийч юм байхгүй. Тэгвэл тэр л надад таалагддаг. А тэрнээс биш нөгөө гал ингэж яадаг штэ. Таалагдгаа ярихээр таалагдахгүй. Үгүй аль нь таалагддаг гэсэн штэ. Таалагддаг нь болохоор нөгөө нэг ингэж гал асаагаад нэг юм гал голомтой бадраа гэдэг дээ штэ. Нэг юм жижигхэн ингэж юу дотор 100 дотор тэр нь аяг хөргөс агдаг. Тулга гэж яриач тээ. 100 юм шүү. Тулга мэн. Хөрч үед амир хөрх мөнгөн 100 болцсон байлээ. Тийм үү? Тийм 100 болцсон байлээ. Зөө. Би тэгтээ яг одоо юу гэдэг тийм нөгөө Монгол ёс заншлаар тэр Монгол гэрт одоо ялангуяа тэр хөдөөний найр чинь айгүй мундаг ёс жаягтай тий найрын ахлагчаа томилно тэр найр дотроос тэр найрын ахлагчаас шээж багтаа хөвгтөл зөвшөөрөл авч гарч мардаг тий айхтар нарийн ёс жаягтай байдаг юм бэлээ л дээ. Гэтэ би бол орчиж үзээгүй. Тэгээд зүгээр надад жаахан нөгөө гой санагддаг юм юу вэ гэвэл те Монгол тэнд одоо те Монгол ёс жаяг үнэхээр ингээд гоёс хадгалагдаж үлдээд байгаа байхгүй нутгийн ёс заншлаар баруун тишээ нэг ондоо яг нэг бид нар нэг ярьжсэн нөгөө хөшиг мөшгөө хаачаал ингээд сууж яадаг ч гэдэм үү те тэрийг бид нар мэдэхгүй штэ тэгэнгүүт зүүн тишээгээ бас нэг өөр ёс жаягтай ч гэдэм үү те тэгэхээр энийгээ бас Монголын ууламжлал авч үлдээд байгаа юм болов уу гэж би бодож байна хүндрэлтэй тэр нөгөө миний түрүү нээсэн те тэр 3-4 өдөр мөдрөөр ингээд үргэлжилдэг тэр бол ингээд амар зах замбраагүй амар хэцүү нөгөө хурим хийж байгаа хоёртай айгу хэцүү санагддаг байна хаа тэр санагдаж мөнгөнөөс мөнгө авахгүй шүү дээ. Зүгээр чи 3 өдөр дараалаад ширээний ард ингээд цомцоогоо суугаад үзтээ. Өдөр болгон арих уугаад. Надад тэр таалагдгүй яг тэр олон хоног аригтаж хитрхийг аригтдаг нь архиар шахдаг нь тэгээ дээрэс нь тэр нэг муухай ингээд мяа дуучид гарч ирдэг нь одоо зохиолын дуучид гарч ирдэг нь бас ингээд хин нэгэн өөр гоё хамтлагийн дуг мяа хамтлаг өөртөө ингээд шууд дуулдаг нь таалагддаг. Бас бэлэг өгөх ажиллагаа нь ингээд амар сунжирдаг нь таалагддаг. Чи би ерөөсө хүүхэд тахтаа хөрмөнд очиж үзсэн. Том болоод ерөөсө очиж үзээ. Чи тэгвэл зөндөө хөрмөнд очиж. Ямар гоё. Би ч нөгөө 18 9-өөс гитар дараад. Тэгээд нөгөө жилд одоо хідэн хага идэг байсан биз дээ хөрмийн хага. Хөрмөн дээр очиж шүлэг уушж өгч болно шүү. Би ахыхаа хөрмөн дээр 5 дахь ангидаар баавга үзснү хөө гэдэг юм. Хүмүүс нөгөө шүлэг уушдгийн таалагдчихгүй. Дуканаас өөр ямар хөөрхөн ингэнэ. Би ч ядаж тэр нөгөө хажууд нь зогсоод байдаг 5 эмэгтэй нэг нь болчихмсан гэж боддог штэ. Даанч манай найзууд хөрмөө ихгүй ма хийлдэ та нар арайчтэй гинэ. Өөрөө ихгүй ма гэд ядаж нөгөө хөрмийн ирж болно. Хөрмөн дээр очиж байгаагүй юм биш үү? Би яста том болсноос хойш чи мэдгүй яриад байгаа юм шүү дээ. Тийм, юу ч мэдгүй. За, Улаанбаатар хотод 17 цаг 28 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өөрийнхөө төлөө өдөрт нэг Vitagrip хамтран ажиллаж байгаа. За, Vitagrip миний маш олон нэвтрүүлэг дээр хамтран ажиллаж байсан. Тэгэхээр Vitagrip-ийг бас мэдгүй хүн гэж одоо бараг байдгүй байх. Тэгэхээр чацрагантай болон анстай гэсэн хоёр төрөл байгаа. Тэгээд яагаад чацраган ансыг сонгосон юм бэ гэхээр угаасаа эртээр үеэсээ монголчууд чацраган ансыг ханаа томонд хэрэглэсээр ирсэн тийм үү. Тэгээд энийг витамин С-тэй нэгтгэхэд ургамлын гаралтай юм ханаа томооны эсрэг сайхан буцалга найруулж удаг хэлсэн гэсэн үг байхгүй юу? Айс бол бүх жимсэнээс өөр хасах 40 градусд ургацсан хэвээр байдаг ганцхан жимс. Тэгэхээр энэ юу гэсэн үгээр маш одоо төсвөр хатуучтай. Тэгэхээр энэ зан чанарыг нь бид нар биеиндээ оруулах юм бол бид нар одоо хариад өрөхгүй нэ шүү дээ. Ерөөсөө төсвөртэй зан чанартай олон гэсэн юм шүү дээ. Яг үнэ. Яг эмчилгээний журмаар бол ер нь витамин С-г өдөрт хүртэх тоннууд 2000 гэж 2 мг.
биш 2000. Тийм үү? Тий 2000. 2000 чинь ханаа томоотны үе. Энд болохоор яг 1000-аар байгаа юм байлээ тийм ээ. Урьдчилан сэргийлэх үүднээс байвал өдөрт нэгийг Тэгээд нөгөө С витамин чинь нөгөө турахад айгу дэм нөлөө өгдөг гинэ. Дээрээс нь бас арьс цайварлагддаг. Тэгдэг гэсэн арьс цайруулдаг. Тэгэхээр яг энэ одоо жин хасах зорилгоор хэрвээ витамин С-г илүү төлхөө хэрэглэж байгаа бол хоол эцнийхаа дараа хэрэглэв шүү. Яагаад? Тэгвэл хотод Тийм, хотод баг зэрэг нөлөөлнө. Чацарга нь хаан жимс гэдгийг 1981 оны 3 сард баталсан. Тэр бол одоо сансар. тий ширэн дугуй ахалж ирсэн нөгөө интеркосмос хөтөлбөрийн нэг хөтөлбөр нь болохоор нэг туршилтанд чацарган туршилт гэдэг яг нэртэй тийм туршилтын үйл ажиллагаас тэгээ 96 ширхэг тийм бэлтгэл авч явсан. Тэрийг тэд нар хэрэглээд тэгээд нөгөө үр дүн гайхалтай гарсан учраас одоо Оросын сансрын бүгд чацаргантай бэлтгэл. Та ийм ухаантай юм чи хөрмий гэдээ яах юм. Ийм шат ийм биш. Зүгээр витагриптэй тайм бүр зүгээр маш шинжлэх ухаанчаар тайлбарладаг нас. Яах хөрмий гэдээ яах юм ухаантай юм чи хөрмий хэлж болохгүй байхгүй яах угаасаа. Нэг хэдийн цээжлэл хүн бааш та. За мегаватцыг мэдээлэл авах утасмаас яасан хэлж өгөөрэй. Утасны дугаар нь 1818-83 утасаас дэлгэрэнгүй мэдээллийг аваад за бүх химийн сангуудаар витакрип худалдаалагдж байгаа. За чацарган жимстэй, анс жимстэй, цайртай гэсэн ийм 3 төрөл байгаагаас та өөрийнхөө төлөө өдөрт нэгийг хоолныхаа дараа ууж хөвшээрэй. За ингээд Яна нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өөрийнхөө төлөө өдөрт нэг витагрип хамтран ажиллаж байна. Баярлалаа. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн сэдв хуримхийн халдтай муу гэдэг сэдвээр ярилцж байна. Нэг таалагдсан юм аа. Алдаа болчих. Би хэрэг таалагддаг юм аа сайхан ярмаар санагдаад. За. Одоо чи нөгөө дашны балж нэмтэй өдөр гээд За, өнөөдөр тэр жишээлбэл. өдрийг одоо сонгож хурмаа хийдэг надад таалагддаг. Яг үл тэнд бөө очруулдаг. Би нөгөө хурмаа хийжсэн зөндөө хүмүүс мэднэ. Ингээ шүн мүнд хөөрхөн тэглэг гэсэн. ёслын ордонд ингэсэн. Аа, за, за, за. Өөрт нь амьдралтын тохиолж ганцхан өдөр өж нөгөө хамаасан садан юу байж л яриад та би байгаа? ярьж дуусах байна. Хамаасан садан тэр чигээр мухар сүсгтэй гэж бодъё л та. Энд чинь бүх өдөр сайн штэ мэдээж. Уул нь энийг энэ сая өдөр энэ муу өдөр гэдэг бурхан багч юм хэлээг байгаа шүү дээ. Тэгэхдээ хүмүүс тиймд итгэждэг. Тэгээ би нэг за одоо яг энэ өдөр гоё юм да гэж хийх гэхээр эсвэл нөгөө хадмын талаас уурлаа шүү дээ. Эсвэл хамаатан садан ер нь ийм өдөр ер нь хийж болохгүй гэдэг. Тэгэхдээ тэр нь амар гоё өдөр гэж болно шүү дээ. Яг хормын ордон хоосон байдаг ч юм уу. Тэр өдөр минийх баймир баг. Минийх биш болчиход байна. Би хормын ордонд орхосоо шүнжэнгөө яг ингээ хажууд өөр хосоо зогсцсон. Тэгээ зураг авахуулаад нэг юм өгдөг байхгүй тэр нэг хормын ордонд. Тэр үйл ажиллагаа эхнээсээ дуусал ер нь бүтлгүй. Та юу яриад байгаа? Эн чинь монголчууд эртээр үеэсээ башнам дашны балжин юмтай өдөр гээд тэгээд ингээд хийгээд зансан юмыг та ингэж үгүйсгэж болохгүй шүү дээ. За би дургуг л Юу хэллээ. гэ? Тэ хараа яг За яах вэ? Яах вэ? гоё өдөр Өдрөний бодол адилхан байх албагүй Гэхдээ амар гоё өдөр муу тань муу юм тохиолжвол яах юм? Та магадгүй ингээд тэгээд машин дээр үлчил яах юм? Би боломжгүй бол угаасаа сайн өдөр штэ ярил штэ. Та юу гэж бодож байна яг энийг? Яг юу За энд бас нэг зандатай адилхан бодлоо. Сайн өдөр хурим хийхээс илүү сайн хүнтэй хуримлаарай гинэ. За наа чи бол үнэн байна. Би наатаа ч юм бол дэмжиж байна. Яа илэг. За дараагийн асуулт манайхаа. Хурим хиймээр байгаа хүмүүсээс нь асууя. За одоо ганцхан би л хоёлоо юм байна тий. За Би яах вэ? Би хайртай хүн чинь хурим хиймээргүй байна гэвэл яах вэ? За эхлээд мэд байруулчих. юу яриа та бойло мөнгөтэй болно шүү дээ. Нэгдүгээр нэг айлаас 800 сая төгрөг татчаар чинь те бүх юм жигдэрч байгаа байхгүй. Гэж хэлэх юм уу? Нэгдүгээр зээлэдүүл чинь. Хоёрдугаар аялал чинь. Тэгээ нэг хурим хийн. Гэтээ бол зургийг бол янзын гоё явах хэрэгтэй. Гэтээ амьд Монголд илмэлтэй. Тэгээд айгүй гоё чөлөөтэй. Монголд ичгүй шүү дээ. Үгүй гоё чөлөөтэй гоё зураг авах хэрэгтэй байхгүй юу? Хурим хийсэн гэлэх Монгол дэлтэй хоёр цагаан дэлтэй хоёр хүн засгарч байгаа. Онцгүй штэ. Ямар те 50 төгс 60 төгс хүн байгаад байгаа Чи шүү. чи Монгол гэж төрөө байдаг. За надад хийчлээ. Үгүй юу? Чи надад явж таалагдгүй заа. Ямар ч үйл явдалгүй зурганд ядаж нэг үйл явдал байх хэрэгтэй штэ. Нэг хоёр хүн заа би биндээ дургуй юм шиг заяа. Нэг албаар хорим ингэж зогсуулсан юм шиг амар мангар харагдаад байхгүй юу? Чи тэгээд ийм шалтгаанд очиж нөгөөдхийг хурим хийлгүүлэх юм Тийм, яг зөв. За за. Тэгээд наа чи нэг үнэмштэй санагдахгүй л юм шиг санагдаад байна. Та өөртөө юу? А? Та өөртөө өөргөө та өөртөө байжлаараа. Өөргөө хайр. Та дээр зээлийг судлаад байсан штэ. Гэхдээ тэр чин судалж байгаа болохоос өөр тавиагүй. Үгүй ээ яах вэ? Бүтээгүй байгаа тий. Бүтээгүй байгаа. Бүрдээ борлох хийж байгаа гэж. Тэр бүтэл тэр зээл чинь дарагдана гэсэн үг аха. Түүний сайхан бол. Зондоо. Наа ажлаа бүтээхийн тулд чи энэ юу ширээний булан дээр нэг суужаад гараад явзаа юу. Өрөнд ордог юм шиг. Одоо мэлээ би ганц өдөртөө тэрний нөөдөөс хараад энийг суучдаг. За тэрийг яах вэ? 5 дахь өдөр төлчин манай найз. Тэгэхээр гэрлээг чи өрийг дарна гэсэн үг. Юу
яг бодит амьдрал дээр бол манай хүн бүр надаас ч илүү бүр нэжгэр амар гоё хөрм хийх хүсдэг байгаа. А зүгээр яг энэ Баагач шиг чи яаж асуултны мэдчих хувьд би мэдчихэж байна. алчих юм. За ингээд өчнөдгөн шүү дээ. За Хүчингийн хөрм. За яг энэ асуултын үед би хариулъя. Хэрвээ дургу байх юм бол би зүгээр л хэрвээ чамайг хөрм ихгүй сална гэж хэлчих. Айлгач. Ямар амир. Йоо. Нэр тэгээд айхгүйгээр зоо цаг гэж. Тийм за яваад. Тийм зоо. Мангасаа хиймэр үлгэн чи. Тэхгүй. За тэгтээ яг тэгээд тэгэл одоо эмэгтэйний хатуу ханаа гаргана штэ. Хайр би угаасаа ийм өрөөтөлтөй байсан. Би хурмын гоё даашин зүмсмөр Ер нь бүх эмэгтэйчүүд нэг удаа ч гэсэн нэг тийм цагаан даашинж өмс үзхийг хүсдэг юм шиг байгаа. Цагаан даашин чинь нэг зургийн студид оруулаад Чи тэгээ юу өмсгөө та цагаан дайшин өмсгөө Монгол дээл өмсгөө. Үгүй би Комполник өмсгөө. Ер нь яг бикини. амар Чилээтэй тийм амар өрөөс Монгол гэртээ ийм хипхоп хувцастай болсон гэж химэр байгаа байхгүй те. Яг өөр заяа. За, Зураг мурга шал ондоогоор авах. Хүн хүнээс сонирхол өөр юм да. Хипхоп нь чааш бас. Тэ амд орсон хэлчихлээ. За бирийн цай бир мөргүүлэр гэж юм бас байд юм ба штэ. Хипхоп. Одоо хурим Багштай бүргөө гэж хурим дээр яс цааш л ингэдэг болсон байхгүй. За. Одоо ингээд хурим ихч штэ. Тэгэхээр нэг ингээд продакшнд ингээд даатгачдаг болсон. Тийм штэ. Өөртөө штэ. амар юм шүү дээ. Уул нэг хамар юм шиг бац. Тийм Тэгэхээр ээ. продакшнд бие биенээсээ ялгахын тулд бүр олон яс цааш мухар цэцэг нэмээд байгаа. За Амар ядаргаатай. Нэр дуусахгүй бүр. Одоо ингэдэг гээд нэг сони ингээ угаалцарсан. Тэгээд энэ мөнгөн мод байдаг та. Тэр шиг юм гарч ирээд энэ тэндээс ингээл зэрэг ингээл сүүмүү хийгээл за нөгөөт нь гойчаал зүгийн бас байж юм. Занаа нэг мас дандаа олон хөрөмд очиж үзсний хүний ч үед нэг мас. Тэгээ мэдээж продакшн захиалга өгөх нь бол хин хиндэ амар. А тэнгууд тэр продакшныхантаа яриад би ийм оруулмаар байна, ийм оруулмаар байна гэж ярьж болохгүй. Гэхдээ манай нөгөө талаас тэгээд оруулах гээд нөгөө тим одоо нөгөө тал байж болно шүү дээ. Нөгөө 20 мичээ хүмүүс чинь. Нөгөө худын талуу. Тий. За. Тэгээд Тэгээ сайхан ярилцгал хэрэгтэй шүү дээ. Өмнө очиод ярьчдаг байхгүй юу? Тийм шүү дээ. Үгүй. За, манай хотуудад хамаагүй юм. гэж илүү мөнгө өгч яах вэ? Өөрөө бүхс. хийх чагаа та хоёр л байна. Амар ядардаг гэсэн Нүрээ нэг. би ядраас сурцсан зүгээр. Үгүй яг тэр бас бодохгүй. Би бол продакшн даалгана. Тий зүгээр би өөрөө гоо сайхан л анхаарна. Үгүй би чи бүр багаас юм дгүүг сурцсан. Би чад. Би ч гэсэн бүх юмыг зохион байгуулдаг. Гэхдээ би яг энэ хурмын ол продакшн даатгана. Үгүй би өөрөө. За одоо өдрөд 17 цаг 37 минут болсон. Нэвтрүүлгийн бас нэгэн хамтран ажиллагчаар зөв оншуулгоор шуурхай үйлчилгээг эрхэмлэгч 22 жилийн түүхт Батхулаг авц зэрэс хамтран ажиллаж байгаа. За өнөөдөр бид бүхэн хамтдаа энэ нөгөө цахилгаан өргөлийн аппарат засварын талаар ярилцсан шүү. За ингэнэ. Орчин үеийн автомашинууд нь шүү дээ тийм мега. Цахилгаан өргөлийн аппараттай болсон Тэр гинэ. нь юу юм? Мэдгүй. Хашаага. Одоо цахилгаан биш нь юугаар ялгаатай та хоёр нэг эргэтэн хүмүүстэй. За анзаа бол мэдгүй хаа. Та хэлээ. Би цаглагаан гэхэр би бас ойлгохгүй. Рүүлийн аппарат. Зүгээр л өрөөлийн аппарат л гэж мэднэ. За. Тий. Тэгээ өрөөлийн аппарат нь ингээд муудад ирэхээр ингээд өрүүлч нөөрөө ингээд тачигнаад байдаг болчтой байна. Өрөөлийнхэн доор байдаг юм байна тий. Эд анги дотор байдаг. Тийм дотор байдаг. Тэгээ бүр дор байдаг. Эхлээд нөгөө гидрийн шингэнтэй байсан. Одоо тэгэхээр болсон бүгд цахилгаан болсон. Хүүшээ тэр өрүүлийн аппарат гэдэг юм чи одоо Дотор ингэ нь шигэн байгаа гэхдээ. хөөе манайхаа Өрүүлийн аппарат өрүүлгээд одоо ингээд ингээ жолооддаг манай хүрдэн штэ. За ингээд сигнал тэгээд хажуу талд нь ингээд дохоо мохоо инээтрээ шил ашиж маш гэж Тэрнээс явсан нэг юм. А бүр доошоо байгаа юм уу? Тий. Оо Тэр тэр гэж нөгөө юу дугуун дээр чинь бэхлэгддэг юм гэж хэлээд тэр байхгүй юу? өрүүлийн аппарат гэдэг юм чи Өрөөлийн аппарат эвдэрхээр биш байдаг гэж үзчихээ. Өрөөлийн аппарат эвдэрхээр гармуушиг цоорч ус орсноор бүтүүлэх гэдэг чинь би дуу ор биш түлк. а бүтүүлэх гэдэг чинь дуу ордог өхнө штэ. Хөөе наадах чинь би бас метулка гэж юу вэ ахаа гэсэн чинь энэчнээс номцдаг. Түлк гэх чи түлк гэлдэгсэн штэ. За манай задах чинь баг TC автомеханикийн төгсөн дайтай болсон манай номцдаг. Гэхдээ яг одоо нөгөө засыг гэхээр авч застгүй л байсан юм байна л да. Тэр одоо эд ангийн ч юм уу. Зүгээр ингээд ямар нэг юм одоо ингээд яг тэр эвдэрсний яг тэр чигээр нь байж байгаад ингээд засна. Тэгэхээр яг буцаал эвдэрчдэг. Одоо бүр илүү хурдан эвдэрдэг л болдог. Эднийх болохоор яадаг гэхээр яг бүр ингээд шинчлэн засвардаг бүр задлаад. Токияма брендийн түлхгээр шинжилэн засвар гэдэг гэж шүү. Тэгээ нөө ахин тэр нь засагдах боломжтой. Тэгээ
одоо нөгөө эн чинь гол нь юу яасан гэдэг байна. 22 жилийн түүхтэй болохоор айгүй найдвартай байхгүй юу? Яг үнэ. Хөөхөд буцах хайртай. Ер нь хараа энэ өрүүлийн аппарат яаж чагаа айгу төвхтэй байдаг Тэгээд тийм өрүүлийн амар гоё одтой явуулдаг. За утасныхын дуурайг хэлж өгөө. Бүр ядцсан те. Амар гоё очоо. 77 28 гэсэн утас байна. За. 77 28. За баярлалаа. За ингээд сошиал хаяг нь бол Батгүлэг авц сервис гэдэг крилер буюу монголоор өчөөд орж болох нь тийм ээ. За ингээд Яна нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар зөв уншилгоо, шуурхай үйлчилгээг эрхэмлэгч 22 жилийн түүхт Батгүлэг авц сервис хамтран ажиллаж байна. Баярлалаа. Өнөөдөр манай нэвтрүүлгийн маань сэдв хурим хийх албатай муу гэдэг сэдвээр ярилцж байна. Ойна загдаа гэдэг хугацаанда сарын өмнө захиалга өгөхөд 16-20-д орж байсан. Ястол 3 өдөр найрладаг үе байсан даа л гэж байна. Яа, бас л тэгэл Чаан юм ээ нөө. Ямсан гэдэг эмэгтэй тэгнэ. Хурмын зураг авах гэж тэрэлж очсон юм байна л. За. Тэгснэ охиноо мартаад ирсэн гэнэ. Нөгөө тэр чинь амар нөгөө чухал ажилчтай бас зураг авахулна тэгээд нөгөө охины хий нэг л харж байгаа гэж бодсон байх хэрэг тий. Зураг авахулж буцаж ирэхтэй юу? Тий. Хөөхий. Гэтэ авахулсан л юм биш. За одоо яаштай тий хурим хиймээргүй байгаа хүмүүсээс л буюу тооёроос асууя заяа. Хайртай хүн чинь хурим хийя хийхгүй бол сална гэвэл яах вэ? Одоо нүдээр танаас сална, урнаа чамаас сална гэдэг одоо яах вэ? салаг. Йоо хашаах тий. Ингээ 35 жилийн амьдралыг та ингээ ганц хурмаас болоод байхгүй болгочихж байгаа маха. Яа тийм. Амьдрал тийм амархан юм аха. Нэг өглөсөрсөн чинь нүдээ ч байхгүй. Яах вэ? Гэрчин хүүтэй өргөө. Та ганцаараа орондоо уйлаа. Муухай зүтэй. Би уулахгүй шүү дээ. Болио. Хашаахын наач мөр өнгө бүтэхгүй мэн. За тэгээ хийдэг л бах та. Гэхдээ одоо гэхдээ болцлоо тавина. За тэгвэл яг ингэж хийн шүү. Тэгвэл яг зөвшөөрч байна. Би бол штэ тий зандаг нөгөө зандаач бас ингээд хамтлаг дуучид тий урлагийн одууд бас их таньдаг учраас зандагийн өрмөг бол та айгуу гоё нийчгэр гоё болох гэж бодож байна. Нийчэр хиймэргүй шүү. Нийчгэр хиймэргүй байна. Урнаач шийдвэр биш зандаахын шийдвэр болох гэдэг байгаа байхгүй юу? Гэхдээ хурмын хий гэхдээ миний шийдвэр хий. Харин тий. Хормын хийчих шиг. Тэ яаж амьдрдаг вэ нэ? Урнаач бол. Ихтгэн амьдралаа одоо. Хашаахтаас уу. Би болохоор ингэж хийн хэрэг Би хийвээ. бүр хормихгүй шүү. Тэгэх юм бол ямар нэгэн за балжин нэм дашиг нямгүй өдөр байх хэвээр. Тэгээ мэдээж бороог өдөр байх хэвээр. Тэгээ гадаа хийн. Гадаа ингээд нөгөө кинонд гардаг шиг тийм задгаа хийн. Тэгээ нөгөө нэг олон хамаатан садан биш найз нөхдүүд ирнэ. Тэгээ ер нь босон хүлээ авалцтай. Тэгээд орок хөгжимтэй. Гол нь орок хөгжим нь орок гэхдээ металл биш шүү. Орок хөгжим байх хэвээр. Тэгээд бид хоёр тэр өдөртөө шууд машин суугаад хашаахаа итгэхээр бид хоёр шууд онгоцны боол руу явах хэвээр. Тэгээд тэр дээр яаж дампуурах надад хамаагүй. Тий, яг үнэ. Тэгж л юм. Тэгээд ахаа тэгээ зүгээр хийчихээч тий. За хийл та хий. Та одоо сайхан 35 жилээр чинь нөгөө нэг алтан мөнгө хөрөмлөнд өгсөн юм биш юм шүү. Биш ээ, минийх юу алтан хөрөм 50 настай болдог. Үгүй минийх одоо 50 жил юм уу? Гэрснээс хойш 50 жил юм уу? Тий, 50 жил гэсэн. 50 жил гэсэн. Тэр таних мөнгө хөрөм юм уу? Үгүй мөнгө хөрөм өнгөрцөн. Хүрэл хөрөм. Хүрэл хөрөм мөнгө хөрөм хоёр өнгөрцөн юм билээ. Хүрэл хөрөм гэж байдаг юм уу? Тий, байдаг юм билээ. Айгүй олон хөрөм байдаг юм. Нөгөө бямсайхан гэдэг нөгөө хүний нөгөө охиноо мартаад ирсэн юм биш. Нөгөө охиноо тэрэлж авч явхаа мартсан гинэ. Тийм байх. Харин сонир болцсон. Харин юу хээ гэж бодсон. Сүхчимэг гинэ. Чи мэддэм үү гэж загнаж байгаа л хуримлэн штт гинэ. Яа. За дараагийн асуултанд орлоо шүү манайхаа. За. Хурмын зарлыг хэрхэн гаргах вэ? За хурим хийлээ. Одоо дөрүлээ хийхээр болчлаа штэ. Үгүй 50 тавьдах юм уу? Нүхрийн талаар ганцхан гаргуулах юм уу? Тэ? Яах юм бэ гэдгийг ярих гэдэг. За мегас эхлэе. За юу яана? Одоо хадам аавж өөртөө нэг нөгөө ярина. Би шууд нэг нөгөө ярина. За яах юм бэ? Би мөх гарах юм уу? Би штэ. Охин ч мөх гарах юм уу? Би интэй. Гэтэ яах вэ? Хамаатай садамаас ахуулах. Гэтэ би яг үндэ яг хөрөмд очихаараа ингээд нэг ямар би гадаад сурах гэж байгаа ш хөрмиг гэж байгаа юм чи мөнгө өгдөг юм уу? Ер нь хамаатай садангууд За нэг өгөхгүй юу шаттай шүү. Бай тэгдэг бах тий. Тэгэхээр одоо яадаг л хата би бол ингээ гэж бодож байна. Хоёр адлын аав ээж өөрийгөө шатааж ахаар зээл авч байгаа хөрмич гэж бодож байна. Тэгэнгүүтээ газ зээл авчих штэ. Тэгэнгүүтээ хамаатай садангуус мөнгө ороод ирнэ штэ тий. Дандаа бэлэн мөнгө өгөөрэй гэж хэлээл тэгээд зээлийнхээ ядарч талыг төлж өгөх байхгүй. За хашаах. Би юу? Өөрөө бүгдийн даа. Би Нэмжигтэй авна.
Би Би тадаа сууж болох уу? Болно шүү дээ. би нөхрөөрөө 100% зарлыг гаргуулна. Гэхдээ би амар хүмүүс ашигын хувьд ашиг олох гэж би хурим игээгүй. Тэр хурим нөгөө миний амьдралын те айгуу гой тийм түүхийг бүтээж байгаа учраас илүү их өөртөө кафе байхаар хийн. Тэр хүмүүсийн өгөх бэлгэсэл цуглах мөнгө зөнгө нь ердөөсөө сонирн биш. Тэгээ нөхөр нь гарах юм уу те. Тэгэхээр тоо хоёр барах хашигтаа суучлаа те. Тэнд бүх мөнгөний гарна гэдэг. Ашигтаа суух шийдлээ. Нүдийг ч сал. Би бол яштэй те хормын даашин марсандаа сонгоно, бүгжөө сонгоно, монгон тэгэл гоо сайханд орно морно гэл те тэр чинь бол тийм юм аа бол ингээд өөрөө гаргана штэ. Тэгээд тэр бусад зардлын одоо продакшн мартагшн бүх мөнгөний манай Би эмэгтэйчүүдийг хараа ингээл тэр хувцас яан тодгоо өсөө янзлуулна гэдэг тэгэхээр тэр чинь боо ямар ажил вэ? Ямар их ажил вэ? ажил Ямар боо. дүүгүй вэ? Тэгснээс тэр ядардаг шүү дээ. Тэгснээс тэр мөнгөөрөө сайхан ингээд Европ мөр тэнчмээр байгаа байхгүй. Яг. Тэгээ ус мүсээ ингээд нэг илдэг болох ямар шаардлага байна. Үгүй зүгээр хараа. Хүний амьдрал цор ганц дохиох гоё үйл явдал болж байна. Тэр Венец хэдэрлүү нэг 10 ямаар гэн ганц удаа л ямар. Хөөе хараа ингэмээр байгаа байхгүй юу? Тэр би аль таны эсрэг заяа. Би тэр бүх өөрийнхөө хормын даашны зэднэр бодлыг төхрөөсө гармаар байгаа байхгүй юу? Яагаад гэвэл би тэр хүнээс мөнгө аваад би ийм гоё харагдчихин гэдгийг өөрт нь харуулмаар байгаа. Хормын зардлыг бол яг хоёлаа тэ шууд зээл ав. Нөгөө 700 800 мянга бодоосна. Тэрийг аваад буцаад өгч төлж штэ. За зандаа яах юм? Юу яах юм гэж. Өө тэр хиймээр байгаа хүн л төлнөөс тээ. Пүү яа. Би угаасаа хиймээргүй шүү дээ. Ямар амар. Тэр чи нөгөө нэг Инээж байгаа нөгөө нэг худлаа заавар маавартаа те минийхаар хийнгэнгүүтээ чи бүх зарлаа гаргаараа гэж хэлж байгаа юм Тэгвэл байна өөр те. хэрэг. Хөлтөө та зүр үнийг хэл. За үнийг хэл. Инээж байгаа худлаа ярих юм. За үнийг хэл. Яг яа бодит дээр яах юм? Бод амьдрал дээр ер нь амар бага зардалтай л хөрөн болно да ер нь. Гэтэ гоё. Бага зардалтай мөртлөө гоё. Орок найзууд маань ирнэ. Тэгээ найзууд маань угаасаа ирнэ. Тэр нэг гадаа нэг хідэн санал ширээ бол би сая төгрөгч багтаа нэр. Хөгжим эдэр би үнгүй авчирна, хөтлөгчөө үнгүй авчирна. Хоол ундыг бүр ингээд заавал ресторанчтаас аммааргүй нэг гоё хийдэг. Би тантай хормоо их шийдлээ. Орнаа. Орног сал. За дараагийн асуулт нэвтрүүлгийн цаг дуусгаад байна манайхаа. За хамгийн сүүлийн асуулт хурмаар ашиг олдох юм уу ер нь? Олон штт. Би бол нэг тийм айхтар ашиг олохгүй л гэж бодож байна. Үгүй ашигын цаашийн. Янз бүр хаа тий. Тэстэй ямар хамаатан сад ямар найз нөхдөөгөөс Тийм л ах. Тийм л ах. Би одоо жишээлбэл манай хамаатай садангууд бүгдээрээ хөвсгөлийг. Тэр ямар хамаатай. Үгүй байж л Бурхнаар бууж бурхны зар. Тэгээд балаараа дагааж. Тэгээд манай хүний тал бүгдээрээ хөвсгөлийг. Тэнгүүд би хөвсгөл өрмөө юм. Нэрэ жигнэсээ. Өө юу гэж. Гоё юм. Нуурын иргэдэр тийм гоё юм. Нэг нутгийн хоёр юм уу? Тийш дээ. Нэр гамсгал нуур иргэдэр гэж. Тэр нэг нутгийн нэг газрын заяа бүрийж яриулаа хаа. Тийм болохоор би хөвсгөл нуурын иргэдэр. Удрын судраа судалсан биз дээ. Али. Би яг тийж асууж байсан шүү дээ. Яг. Яа тийм зөрөгтэй асуух хэрэгтэй. За. Удам судар гайгүй юм шиг лээ. За би л яг тэгж мөнгө харж хийнэ гэж манайхлаа үнэн дамп орно. Миний хуримлаа. Бид нар тийм цөөхөл байхгүй ер нь. Цөөхүүлэх нэ. Яг мөнгө олж харагдаач нэр. Тэгээ хоёр айлаас 700 ирээл дуусгах байна. Тэгээд би тэр сая 400-аар өстө таасах хурим. 150 сая шиг хурим нэ. За. Энэ хүрээд 2022 оны 10 дугаар сарын 11-ний мянмар гарагийн Яна нэвтрүүлэг маань радиогийн 3 дугаар студиэс хэрхэн сонсч үзэж танд шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар зөв оншилгоо шуурхай үйлчилгээ эрхэмлэгч 22 жилийн төвд Батхулаг авто сервис. За мөн өөрийнхөө төлөө өдөрт нэг Vitagriп хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа.